Жил бүрийн 3 дугаар сард улс орон даяар гамшигын аюулын тохиогоор ажиллах команд штабын сургалт зохион байгуулагддаг билээ. Харин тэр сургалт нь энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Орхон аймгийн онцгой байдлын газраас хэвлэлийн багварлыг хийлээ. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 339-340-р тогтоолоор баталсан гамшигын аюулгүй тухай зарлал мэдээллийн дохиод дамжуулах журам, гамшигын үед нүүлгэн шилжүүлэх журмыг хэрэгжүүлэх хүрээнд гамшигын аюулгүй тухай зарлал мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүр 3 дугаар сарын 4-р 7 хоногт улс орон даяар хийдвэлээ. Харин энэ жил 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэгдэж байна. Тус ажлын хүрээнд Орхон аймгийн засаг даргын А154-р захирамж гарan төлөвлөгөө гарган бэлтгэн ажиллаж байгаа юм а. Энэ сарын 21-ний өдрийн 16 цагт онцгой байдлын газар бүсийн онцлог амжилтын төвтэй хамтран гамшигын аюулын тухай зарлал мэдээллийн тохиогоор команд штабыг зохион байгуулах юм а. Орхон аймгийн онцгой байдлын газраас одоо манай боот тийм ээ зэмлэг дээр одоо их хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ маань одоо ямар үр дүнтэй гэхээр тухайн одоо эмнэлгийн байгууллагад одоо олон төрлийн одоо гэмтэлтэй, бэртэлтэй, өвчтөе зовлонтой бүхэл одоо насны болоод ийм хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст одоо дахин одоо газруудын гамшиг тохиолдсон үед ямар арга хэмжээ авах уу, одоо 50 цагт одоо энэ дадлага сургуулийг хийснээр одоо гамшигын үед бас хохирол багтай одоо хүн амьтанд одоо баг зэрэгээр өртөх одоо иймэрхүү бас өртөн зэрэглэх арга хэмжээ бол зохион байгуулж ажиллаж байгаа. Тэгээд иргэн бүрт одоо жилээс жилд одоо энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа. Одоо энэ жил 8 дахь жилээ зохион байгуулж байна. За энд маань одоо манай аж ахуйн нэгж байгууллагууд одоо идэвхтэй маш оролцож байгаа. Хамгийн гол нь одоо манай Орхон аймагт одоо өндөр байрлалууд ихээр баригдаж байгаа. Энэ маань одоо Эрдэнэт үйлдвэр маань мөн одоо бас холбоотой ийм асуудал байдаг. Энэ маань одоо ямар вэ гэхээр одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо тэслэхийний жижиргээ гэж байдаг. Энэ маань одоо Орхон аймгийн барилга байгууламжид тодорхой хэмжээний бас нэг жижиргээ дөргөлт өгдөг. Энэ маань одоо цаашлаад барилгын насжилт болоод одоо аюулгүй байдлаас жоохон баг зэрэг сөргөнөлөөтэй. Энийгээ бас үүдээд одоо сүүлийн үед одоо стандартууд шинжлэгдсэн. Энэ маань бас тодорхой хэмжээний одоо өндөр баалын азар хөдөлт болон жижиргээнд төсвөрлөх одоо юм зориултын барилга байгууламжийг бас Орхон аймагт нэлээдгүй бас баригдаж байгаа. Дээрээс нь одоо энэ өндөр барилгууд оршин сууж байгаа иргэд маань одоо энэ тал дээр бас маш их ач холбогдол зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл энэ маань тухайн иргэн болоод тухайн одоо өөрийнхөө одоо гэр бүл ах トゥ хамаатан саднаас аврах одоо аюулгүй байдал байлгах иймэрхүү чиглэлээр бас маш их өндөр хэмжээний дадлага сургууль болно гэж ойлгож байгаа. Тэгээд одоо орон байранд байгаа иргэд маань бол яарс твдлгөө тэгээд эхний одоо сэрийн дахад дуурахад бол үндсэндээ хэвт нуугад хүлээ гэсэн одоо энэ зарчмыг баримталж одоо тасгал сургуулаа хийх хэрэгтэй. Тэгээд эхний ээлжинд одоо эхний одоо дуудахаагаар бол тухайн байгаа газрынхаа одоо ширээн доогоор орохч байдаг юм уу, хан нал зогсох иймэрхүү байдлаар. За тэгээд баруун гарын дүрм баримталж үндсэндээ бол яарс твдлгүй гүйхгүй тэгээд одоо тухайн байрыг бол чөлөөлөх юм арга хэмжээ явагдана. За тэгээд тухайн байрнаас гараад тухайн одоо гэдгийг байрны ойр орчинд одоо аюулгүй зэг цуглах талбай гэж байгаа. За манай Орхон аймгийн бүх одоо багуудад цуглах цэгүүдийг бол аймгийн засаг дарганы захирамжаар бүр яагаад томилоод өрөнгө гаргацсан юм байдаг. За энэ цуглах цэгүүд дээр иргэд маань өөрснөө гараад тухайн багийн одоо зохион байгуулагч нийгмийн ажилтнууд нь одоо тухайн гасан цуглах цэг дээр очиж иргэдийг бүртгээд тоо мэдээг нь аваад тэгээд онцгой байдлын албанд одоо мэдээлж одоо энэ мэдээлэх журмаар одоо үндсэндээ энэ дадлага сургуулиудаар ингэж явагдах юм аа. Гамшигын аюулын тухай зарлал мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд Орхон аймгийн 154 төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж хамрагдах юм а. Орхон аймаг сорилуулсан, төвлөрсөн зарлал мэдээлэх 12 хэрэгсэл дохио байдаг юм а. Дууд дохио дуурах үеэр иргэд айц сандралгүй мэрэгжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургуулийн дадлагт идэвхтэй хамтран оролцохыг онцгой байдлын газраас зөвлөж байна.